За бүгдээрээ хай. За өнөөдөр шинэ жилтэй. За тийм болохоор шинэ жилийн мейкап хийцгээе. Үнийг жоо айтан гавч ятгая. Нэг бас айтан гавч ятгая. Баахгүй би уул нь амарлаг турсан штэ. Турсан баггүй яг үндэ тураагүй биш би турсан. Тэгсэн чинь нөгөө нэг ягаа ч юм хотод очсон чинь миний ингээ идэх хавт идэгссэн. Буцаад уулын би айгу хоолой дуршлгүй болоо турж мураад бичмэр. Айгу байсан. Тэгээ байхгүй ол идэх хавт би байна өсөөд өндөрсөөд. Тэгээд би ягаа ч юм орой болохоор уул нь хоол идсэн л дээ. Тэгэл орой олонгууд юм идмэр санагдаад, гой мэдмэр санагдаад, янз янз мах идмэр санагдаад, мах чанмар санагдаад байхгүй. Тэгсэн чинь буцаад нэмсэн бахоо. Тийм байна. За будка орцгоё. Одоо би эхлээд хөмсгөнийхөө зэрлэгийг зулгая. Би ер нь хөмсгөө зурж яг үндэ чаддгүй юм. Гэтэ яг энэ удаад бас те хөмсгөө зурах гэж үзье. Тэгээ араас нь хөмсгөө ядаж зурж чадахгүй бол ядаж янзлая. Тэгээ гой мейкап хий. Би гой улаан плаж өмснө. Нэмэрхүү улаан өнгөтэй плаж өмснө. Тийм болохоор уруулаа гой улаанаар будаад гой өдөө хөнгөн бодох уу эсвэл зүгээр тод бодох уу хамаагүй заяа. За ямарсан тэгээд нүрэ будаж хэлцгээе. Би бол ямар ч жилд орох марах төлөвлөгөөгүй байсан л да. Би нөө Солонгос явна мавн. Тэгээд давхар өөр ажил хийж үзье гэд ажилласаа явна гарсан байсан юм. Тэгээд манай нөхрийн ажлаас, миний хуучин ажилдаг бас ажлаас шинэ жилд орооч гэд урилга гарсан. Тэгээ намайг үрсэн. Тэгэхээр би окей гэд сандраад би бүр ёо амар сандарсан л та. Сандраад тэгээ газ дэлгүүр ороод юм хумаа палаж малаж ингээд үзэж яваад би бүр дэлгүүр ингээс самарсан. Тэгээ би нэг хоёр плаж авсан. Нэг нь болохоор мангар хөөрхөн хар гэл харсан матай, мангар богинохон бариу мариу, нуулаа муглаатай тийм плаж авсан. Тэгээ би тэрийг ичээд бараг өмсгүй байхаа. Тэгтээ эмэг ээж түүгээд авсан. Дараад нь надад ийм силикон уналттай материалтай юм хар юбг байдаг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь нэмээд юу өмсчихгээд тэр нөгөө нэг гэлгар саатай тийм топ мак гэдэг үл тиймэрхүү бас авсан. Эмэг ээж түүгээд тэгээд авцсан байжгаад дахиад өөр дэлгүүрээр ингээд явж исэн чинь амар хөөрхөн, цэвэрхэн нэг тийм шинэ жил гэж байгаа юм шиг тийм гоё улаан плаж байсан. Тэгээд тэрийг авсан. Тэгээд миний давхар чинь нөгөө махлах хүмүүс нэг юм юу садцуултал байдаг штэ. Гарны мах. Гэт одоо би жишээл ийм мөртөө ч юм уу эсвэл ийм мөртөө плаж өмсгöd юм гарны мах амар тод харагдаад байдаг. Тэгээд тэр айгүй хөөрхөн плажтай. Плаж тэгээ ийм өргөн мөртөө. Тэгсэн хэрний гадуураа яг хос тийм жакеттайсэн байхгүй. Тэрний юм гоё богинохон. Тэгээд тэрийг авсан. Тэгээ яжид л одоо туранхай хүмүүс плаж амир илбэг олддог штэ мангар гой загварын тэгээ нөгөөдөл нь турах хүмүүс ч амар гой цогтог лаг харагддаг. Тэгээ миний хувьд бол одоо бондгор бүдүү махлаг бидний хувьд бол плажны сонголт айгүй хэцүү байдаг. Нэг бол өргөн том плаж гэд харахаар нэг тийм жоохон хөшин загвартай ч юм уу эсвэл нэг тийм сайз нь жижиг ч юм уу те амар хөөрхөн плаж харах болгонд тэгээд идэг. Тэгээд минийх бол нэг тиймэрхүү лээсэн. Тэгээд бас хайхаа жоох хэцүү байдаг юм а. Би өөр нэг тийм би бол туранхай бахта амар тийм бариу плаж те торонто одоо энэ хаваараа чэжсгэрээ дотортой гэсэн мөртлөө ингэ бэлхүү саваараа мангарт хорон морон гэрэлтдэг лаг ингээл бариу им усан цэнхэр бариу джинс менс өмсөд хүйс мүсийг гаргаад л эсвэл тийм нөт савхин тал жакет макет ингээл би бүр лаг өмсдөг байсан юм а. Байсан шүү. Тэгээд тэр чинь нөгөө нэг гадуур гарахтаа л өмсдөг. Тэгээд угаасаа би 10 жилдээ турсан. Тэгэл оюутан болоод жоохон махлал ирсэн л дээ. Тэгтээ зүгээр юм манайхаа. Бондгор байлаа гэд яадгийн үс хин тамаатын. Би тэгээд нэг хэсэг хэдэн жил ингээд за өгсөн турчих юм чинь гээд нөгөө нэг таргалж эхэлж яхаа турчих юм чинь гээд дандаа ингээд жижигэн бариу бараад өмсчин гэдэг танд хөөрхөн загварын тийм хувцас аваад байдаг байсан. Одоо бол би тэрийгэ болсон. Нэгийн ч өмсгдөөгүй би тэгэл их суртаа ч юм уу найзуудаа ч юм уу ингээл хүмүүстэй ингээл тараагаал одоо тэдрийг өгсөн. Одоо ч арай хөөрхнүүд байгаа л да. Тэгэл ингээ хувц өмсгөх юм болтохгүй ингээд амар хувцтай болдог шалтгаан чинь тэр баггүй юу. Тэгээ одоо би болохоор хувцнуудаа зүгээр яг өөртөө таруулаад тийм хөөрхөн загварын хувцас авдаг болсон. Яг дараа турхтаа өмснө би тэрийг одоо бодгоо байсан. Хүсэн турчууд дахиад турхаа хувцас авч аваад өмсөж л дээ тиймстэй. Одоо бол би тэгж шаналж манлаа, тэгээ жижигэн плаж янз юм аваа болсон. Одоо бол яг зөвхөн өөртөө зориулаад
таарсан хувцсуудаа л авдагсан. Йоо. Ямар юм бэ үсэг өмсөсөн чинь. За хөмсгөө ийм маягаар заслаа. Харагдж байна. Нэг жоох хянслах хэрэгтэй юм бол. За ийм байна. Би хитрхи нарийнхан хөмсг. Би хөмсг амар гоё мой хэлбэртэй болгож чадахгүй зүгээр санцэрлэгээ аваад жоох ингээд үзүүртэй болгож засаад болоо. За одоо гоё нүрээ гоё падар сайхан цэвэрлээд маск тавьцгаая. Чиний хүүхэд юм уу? Чи ярп юм уу? Санаа охин чи хөгшөрнөө цэвэрлж яхад ойлгочгүй рохоны сүлээр тоглоод крем лелиад хэлэхэд заавал ингээд төнөр төрж байхыг мэдээд 9 минут их амарч хатан тасалнаа. Тэр дахин Ариэлийн хүүхдийг аварсан. Ариэл нэг сэрэхэд түүний хүлээг нь бооцсон нөгөө л үзээ хадаад зэ одоо сайхан маск тавьцгаая. Надад нэг юм зохины маск байна. Ай маск. За тэгэнгүүтраа надад амар их маск багуу. За энийг тавьчихтөө. Зүгээр чигшүүлэгч маск тавих уу? За энийг тавьчих. Витамин 8. За маск тавьцгаая. Ой хачуу. Тэггүй штэ. Тэгдэггүй штэ. Юу гэж юм бэ тийм бэ? Балаарцсан юм бэ. Ямар хөөрхөн өнгөтэй энэ орой. Ямар хөөрхөн юм бэ? Яа. Ямар гоё юм бэ? Тэ жоох ингэчгүй. Энэ ямар хөөрхөн өнгөтэй юм бэ? Дурак одоо нүгт нь яаж явна? Тэгэл байна л да. Тийм зурган дээр нуус харсан л юм. Энэ нэг анзаараагүй юм бэ. Ямар хөөрхөн өнгөтэй юм бэ? Ясан хөөрхөн өнгөтэй юм бэ? Ёо ямар гоё юм бэ? За энэ ч да. Би нэг юм хэлэх үү? Маска бороор л тавьчих. Алдораад байгаа шаргагийн али газрын хаяан дарга юу гэдэг лээ мэдгүй. Би тэгтээ ойр дэмэрхүүд бол айгу дуртаасаа. Яа гэх. Одоо зөв харагдчих. Аргадан да хээ хүний заа яана юм эргүү. Ийм эргүүч баг шиг. Одоо яг үндэ шинэ жилийн болох цаг нь ер нь бол 7 молоогоос ах заяа. 8 ч юм уу тэр хавцаа байх. Одоо цаг ер нь бол 3 болж байна. Нэх амар гоё яарж будахгүйгээр мангар тайван цагтаа бутахаар бүр аюу гоёлдог штэ. Нэг тийм тухтай будахаар. Тэ надад яг үндэ ярих мэрх сэдв болгоо. Би тэгэл нүрэ будчихлаа хас. Төгөө одоо ижлээ тараад ирнэ. Хүний за хаяа гэж. Энерлийн. Ёо энэ чаргийн энд амар гоё кино те. Би бүр энийг манай хоёр найз энийг бүр үз эртэл те. Амар гоё кино чи үз би бүр ингээ уйлсан гэж байгаа байхгүй. Хоёр эрэгтэй хүн хоёулаа үзээд уйлсан гэдэг байхгүй юу? Би шок штэ. Яахаараа нэг кино үзээд уйлдаг юм. Би тэгтээ бараг л кино үзээд уйлдаг байхгүй юу? Тэгсэн чинь би бүр үүрийн 4 цагт заяа би тэгэд ингээ унтгаа хавчихсан. Нэг өөр кино үзчихсэн аа. Тэрийгээ дуусгачаад тэгээ шаргагийг яриад эхэлсэн байхгүй. За тэгээ энийг үзт амар гоё чи ста нэрэ бараг л энийг үзтээ харамсахгүй гэд. Тэгэхээр окей гэж байгаа нөгөөдг нь үзлээ өөрийн 4 цагт. Байхгүй. Эхэр татаал уйлаал би бүр тэгээс хүний ажид уйлахаас ичээд байгаамаа. Нөөж уйлж муулаа. Тэгсэн төөгөд аль үжээ нөгөө нэг өмнөх киногоо үзчихэд унтаад өгсөн заяа. Тэгээд өөрийн 4 нөгөөдг чинь өөрийн 5 мав гэдээ дуслаа. Ёо.
Надад ингээ мас томдоод идэг. Гонигтай. Уйтай. Тэгээ би ингээд уйлж байгаа заяа. Төгөөг сэрээгээр. Төгөө. Энэ киног цуг үзсэн шүү заа. Тэгээ уйлаа. Тэгээ төгөө төрүүлэл удсан байт. Төгөө бүр юу вэ? Юу кино вэ? Юу вэ? Гэлсэн. Тэгэл уйлж байгаа л унтсан байдаг юм да. Тэгээд маргааш нь чойр буцах чөлөө нөгөөдөр нь чөлөө ямар ч байсан чойрт ирээд тэгээд төгөг би нөгөө киногоо цуг үзьгээд тэг үздэг аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь төгөө уйлдгүй бүр огтоос гой кино байна уу? Хөөрхөн кино байна гэдэг аахгүй юу. Тэгсэн чинь би бүр ингээл уйлал заяа. Тэнд нэг юм бачамдаал авирцсан байгаад байсан аахгүй юу. Тэгэхээр нь би нөгөө нэг нөмөр чивдэг нэг үслэг байдаг штэ тий. Тэрийг ингээл нүүрэн дээр нааж байгаа л бүр ихэр татлаа амар уйлсан. Яг ингээ нүүрээ дарах хамтдаа гэсэн юм шиг байгаа заяа надаа. Тэгээ би тэрийг цагаа юу гэсэн харчээ. Ой. За 3.5 болж байна. Тэгээ би тэрийг үзээд бүр амар уйлаад ихэр татаж уйлаад ёо бүр өстө нэр гол зураал уйлал бүр ингээл амар төгөө бүр гайхаад харж юунд уйлаад байгаа гэдэгс чи уйлахгүй яа чи яага уйлахгүй байгаа хатуус сэтгэлтэй гэж ирээл заяа би тэгэл төгөө тэгсэн чи бүгж кино үзээд уйлдаг юм байл тэгсэн чи төгөөг би нэг саяхан штэ нөгөө нэг төгөө ган заяа хоёрын нөгөө нэг влог байдаг штэ 20 минут влог тэрний нөгөө нэг яг төгсгөлн заяа нөгөө нэг төгөө ингээд давдаа зориулаад ингээд төгөлдөр урмөр тоглож моглол ээжин цаана уйлж муулаад тэгээ нэг тийм амар гоё хэсэг байдаг шүү дээ 20-ын нэг тийм гоё хэсэг. Тэгээ тэн дээр би ингээд жоохон огсчихсэн ч гэсэн уйлаагүй заяа. Тэгэл ямар гоё юм бэ ингэж хурмаа хийвэлтэй гэл станер ямар гоё юм бэ ямар мундаг төгөлдөр урмөр тоглож чадсан юм бэ гэл дотор зүгээр бодоод өнгөрцөн байсан байхгүй юу. Гисэн чинь төг рүү арсан чинь төгөө уйлцсан сууж идэв. Уйлцсан сууж идгийн тэр амар гоё кинон дээр уйлаагүй гэж тэрэн дээр уйлцсан сууж идэв би бүр гайхаад. Юу ч уйлаад байгаа юм гэж. Гоё юм те. Гээ уйлцсан. Нөлөөс өрөөсөө ачсан. Буруу арцсан нөлөөсөө ачиж мачаад л цаач. Айгуу сууж идэв шүү дээ. Би бүр шок. Хүний заяа. Ээж нь ямар хөөрх юм бэ? Ямар залуухан юм бэ гэдгийгсэн юмсан. Үнэ манай ээж. Тэгсэн чинь нэр хүн тураад ч юм уу турхаараа амар гой залууждаг нь үнэм шиг үнэ юм байна гэж бэж зарсан. Манай ээж чинь болохоор энд байхдаа ер нь айгүй махлаг болцсон байсан. Махлаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг ээж маань давхрааг байхгүй юу? Тэгээ давхраа авилж исэн. Хэдэн жилийн өмнө нэлээ олон жилийн өмнө намайг хитгээр ангид байсан юм болоо. Дунд анги мангид байх тийм үү? Тэгэхэд ээж ингээ махлаг. Тэгээ ингээ давхраагүй. Тэгэнгүүтлээ ээж нөө завхын ингээ нимгэн. Тэгээ ингээ доош ингээ унжилт өгсөн заяа. Тэр чинь дөнгөж 30 идэхэн настай байсан заяа. Тийм байж тэгсэн. Тэгээд би бүр ингээд тэгээд тэгсэн чинь ээж бид дог ихчтэйгээ гурлаа ярилж та гоё давхраа хэлэх юм байж тэгэх юм бол нөд чинь гоё ингээд дээшээ ингээд том болж харагдана. Гоё ингээд завчин тэнийгээ та ингээд арай өөр болох байхаа гэд. Тэгээ манай ээж давхраа хэлэх гэжсэн. Гэхдээ яагаад надад маск ингэж амар томддığım бэ? Тэгсэн чинь шал өөрлөсөн. Манай ээж бүр амар хөөрхөн болсон. Бүр ингээд улам залуужаал те. Тэгээд тэгсэн турцсан чинь бүр ингээд залуужаад одоо тэгтээ нөгөө нэг тэтэрхий тураад байгаа болохоор ингээд арсан жоох ингээд суул арстай болоод ингээд арсан жоох унжаад байлаа. Тэгээд ер нь бол тэр влог дээр л ээж жоох таргалцсан байгаа юм шүү за. Буцаад ингээд турцсан байгаад тэгээд буцаад таргалцсан байгаа юм шүү за. Таргалж байгаа үеч гэх юм уу? Тийм. Тэгээд хүмүүс тэгсэн ээж нь юм турхаа гоё байхад энэ охин ямар амар бүдүү юм бэ? Тураач арчаагүй юм гэсэн. Би мэднэ. I know. Мэдэн штэ. Турна штэ. За, гэтээ яалч хүн нэг жоохон тарамхлаг байгаа тахаар нэрээ тарган хүний нөгөө нэг би юу гэдэг лээ. Амар юм таргалдаг биш ээ юу гэдэг лээ. Тарган байхаар өвчин тусах нь ч юм уу, тархлаа унах нь ч юм уу, янз янзын өвчин тусахад амар ойрхон байдаг юм байна. Гэтийг би бүр амар мэдэрч исэн. Тэр нөгөө нэг эсвэл гээд нөгөө нэг нугсан нурууны донд эвгүй болдог гэлөө, мах авчуулагддаг гэлөө, яадаг үлээ нэг тийм
Би дөнгөж ингээд нөгөө нэг ходоодны имлэг твтээд ходоод өвдөөд биш уушиг юм байна. Уушиг өвдөөд уушигны имлэг твтээд нөгөө нэг юу юм байна л да. Нөгөө нэг Канада эдгэх хөвгөөс удаад тэгээд давхар нөгөө нэг тоос моос гэд бид дөнгөж байршиндаа ороод нөгөө цэвэрлэгээ гээл тэгээд нөгөө нэг тоос нь ингээд өлөн тоосууд нь ингээд дуусч өгдгөө цэвэрлээд байгаа. Бид байршингаа орохдоо 3 удаа цэвэрлсэн. 3 удаар цэвэрлсэн. Тэгэхэд л ингээд өлөн тоос нь дуусахгүй ингээд аюу тоостол байгаадсан баггүй юу. Тэгээ ажил нөгөө нэг 100 жоохон дулаарж ясна гэлгүй. А биш. Тэгээ жоохон 100 болоод дулаарж яхад нөгөө хаалгуудаа онгойлгож байгаа шүү дээ. Гэр уус амар халуун. Тэгээд эсвэл нөгөө нэг бүр ингээд хааж магаа тэнгүүд ингээд шороо амар орж ирнэ. Тэгээ дээр нь амар тоостой болцсон. Тэгэнгүүт нөгөө нэг уушигны нөгөө давхар уушигны тэр нөгөө нэг өвчин сэтрээд гэдэг лөө нөгөө нэг дутуу идгээцэн ханаа давхар нөгөө нэг хүмүүс коронавигоор ингээл коронавигоос болоод ингээл уушиг мушиг өвдлөө инглээ тэглээгээдсэн шүү дээ. Зүгээр тэр чинь байсан юмыг ингээд сэтрээсэн л зөвлөн корона байсан байгаа байхгүй юу. Тэгээд миний бүр ингээд уушиг өвдөд би бүр ингээд дээшээ харж ингээд хөвтөд унтаж чаддгүй бүр ингээд амар хэцүү болоод тэгж яагаад би бүр эмнэлэгт үзүүлээд тэгээд тэгсэн чинь ингээд орхихон чойр эмнэлэгт үзүүлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чойр эмнэлэг болохоор нэгцэн имлэг лээ. Чойрын нэгцэн имлэгт үзүүлээд тэгсэн чинь тэр бронхит байна гэд тэгээд за завхгүй гэд тэгээд давхар нөгөө нэг ээж уушгины имлэг аягүй сайн байд юм. Шил имлэгт аягүй сайн байд юм а гэд тэгээд тийш нь очиод хөвтчихсэн нэг 10 хоног нөгөө нэг уушиг руу ингээд нөгөө нэг ходоодын дуран та нар орж ирсэн үү? Ходоодын дуранд орж ирсэн бол яг тэрнтэй ч адилхан. Гэтэ жоохон жижигхэн заяа нарийнхан. Тэгээд тэрийг ингээд уушиг руу хийгээд тэр ингээд 3 секунд заяа. Уушиг руу хийгээд уушгинаас ингээд цэрийг ингээд сорж аваад нөгөө ханднаа алдсан ингээд цэрүүдийг ингээд сорж аваад тэгээд им цацдаг. Яа тэр бүртээ амар би 3 секунд л болж байгаад би бүр ингээд амьсгалж чадахгүй заяа. Ингээд амьсгал тавч яг өглөөдөө гэж итл дуусчдаг заяа. Яа тэр ихнийх холстой амар эс тэр бүрсдэг гал. Тэгээд нэг өжөө нэг орох хэвээр. Тэгээд тийм их ер нь бол хамгийн залуухан нь би яг нөгөө дөнгөж нөгөө өвчин бронхит нь сэдрээд бронхитаа болоод тэгээ ер нь бол нөгөө уушгины өвчний анхан шатна гэж байгаа байхгүй юу. Тэр үедэр нь ингээд эмчлүүлсэн. За тэр яах вэ? За тэгээд ингээд эмчилчихэж байгаа. Тэгээ гарч ирээд би хотод нэг онцоод тэгээ чорлогоо ирдэг байхгүй юу. Би ч нөгөө ажилдаа байсан. Тэгээ нөгөө нэг ажлаасаа чөлөө мөлөө авцсан. Тэгсэн чинь тэрний эмшил хэмжээгүй юм бил шүү. Декрет бичүүлнэ гэдэг юу гэдэг лист бичүүлнэ. Аа тийм. Би одогж орж ирэхдээ за би ингээд ажил хийдгээ. Би ингээд чөлөө аваад ирсэн. Танд ингээд лист бичүүлнэ шүү. Гэдэг байхгүй юу? Окей гिचээд за ойлголоо гिचээд яг ингээд имлэгээс гарах өдөр бас би нөгөө лист яасан бэ гэдгсэн чинь. Манайх нөгөө өмнө лист өгдөг байсан л да. Гэтэ хувийн имлэг болохоор лист өгөхгүй боломжгүй болсон. Болохгүй юм ч гэлөө. Тэг шок. Тэг би лист авч чадаагүй ш тэр имлэгээс. Тэгээд ямар ч тийм юм болоо. Тэгээд нөгөө имлэгээс гараад чойр дээрээ онсон чинь хоноод шөндөө заяа. Ингээд нуруу амир эвгүй болоо. Тэрийгээ дагаад миний ингээд өвдөөд хөл өвлдөөд өвчөө ингээд хөл ингээд тэр чигтэй юм байна. Эхлээд ингээд үрэл батарч исэн. Тэгээ батарч ягаад би ингээд хөл чангараад шөрмөс татаад. Тэг бүр ингээд амир өвдөөд нөгөө нэг ингээд шөрмөс татаагаа чинь нэг ингээд зангирчаад байгаа чинь тэг би ингээд шөндөө үүрээр хаа би 3 4 өдөр бас чирэл ингээд хөлөө хэлээл. Тэгээ ихэндээ яг гайгүй байшиж жадаад тэгээс үлдээ унтдаг байхгүй. Тэгээ унтсан чинь үнэхээр унт чадаагүй. За нэг хөл нь өвдөжсэн нөгөө хөл нь өвдөж өвдөд хоёулаа өвдөж өвдөд. Тэгээ бүр ингээ амар хэцүү болоо заяа. Тэгээ хэцүү болж байгаа. За болигээ төөгөв төр өглөө. Нөө нэг имлэг онгоохот нь очиод бүр би алхаж чадахгүйсэн за. Алхаж чадахгүй, явж чадахгүй ингээ хөл амар өвдөө. Тэгээд ингээ маш төөгөө машин гэр яг тэгээд машин хүртлээ би ингээ гэрээсээ гараад машин хүртлээ төөгөөгөр яг зүр өөрөө ингээ алхачихж байгаа. Тэгээд имлэг рүү орох гэсэн чинь би алхаж чадахгүйсэн шүү дээ. Бүр ингээ хөл ингээ амар өвдөө би бүр ингээ хуйлаа заяа. Тэгээд яаралтаар нь орсон чинь тэр нэг юм цэнгэр халаад өмсөн нэг залуу байсан байхгүй юу? Би тэгээд тэрийг эмч хүн гэж утсан. Тэгээд тэгсэн чинь яаралтайгаар биш наадахаа тэгвэл миний өвчөө сонсоогүй заяа. Тэгсэн чинь юу гэлээ? Цагаа аваад ороорой. Цагаа аваад эмч рүү ор гэхгүй юу? Тэг би бүр амар өвдөд байгаа штэ. Амар хэцүү. Тэгэл буцаад нөгөө дахиад одоо нэг яаралтай тусдаа нэг өөр харгаар тэгээ нөгөө нэг үзүүлэх нөгөө юунууд нь болохоор өөр харгаар орж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь мэдрэлийн эмч зааж өгөөд тэгсэн чинь нөгөөх нь тэр байраасаа гараад артлын хуучин эмнэлэгтэн гэсэн за. Тэгээд тэр чи тийшээ амар хүүтэн салхитаж энд өвөл байгаа байхгүй юу? Тэг ингээ төөгөө нам ингээ үүрцэн заяа.
Тэгээ би ингээ өвдөд үйлцэн. Тэд тэр ингээ жоохон хүндрэлэхээр жоохон хөдөлгөхөр ч ингээл өвдөөл байгаа байхгүй ингээ албар амарсэн зэ. Би бүр ёо амар өвдөд уйлал би бүр ингээ хэцүү болол тэгээ ажил нөгөө юм чинь ирээгүй заа. Тэгээ ингээ хүлээгээд байжсэн чинь төгөв тэр нь цаг нь ороогүй цагаа оруулаад. Тэгээ би бүр ингээ янгинаад ингээ өвдөө байж байгаа штэ тэгсэн цагаа оруулаа гэл нөгөө хүн цаг орол үзэх юм шиг ба. Тэгээ би ингээ дөрөнд ингээ сууж байгаа штэ уус хөдөлж чадахгүй юм чи. Тэгсэн дундуур нь өөр хүн орж ирэл юм масаж масагаал өөрөө болохоор нэг тэр ширэмэр гэцэл юм хүн ингэж ядлаа. Тэгээ төгөөг цаг руу нь яваад хурж ирсэн чи. За цаг нь орчлоо гинэ сая ирчлээ гэдгсэн чи. За. За яасан гинэ гэж авдیں۔ Би бүр зүгээр тэр цаг орохоор намайг үзээд намайг ариулаад өвчин ямар ууштай байна яаж ийж ийн яг ям завир нь юу вэ нэг асууж болно шүү дээ. Тэгээг үзээ. Тэгээд тэгсэн чи хүү ингэж амар өвдөжсэн болоо түргэнээр ороод яралтайгаар ороод өвчин амдах тариа ядаж тариулахгүй байсан бэ гэсэн чи. Үгүй тэр шиг орсон чи хэд орсон тэгсэн чи орсон чи ийшээ явуулсан гэдгсэн чи. Тийм үү ямар сайн. Одоо тэгвэл тийшээ яваад тариа тариулчих. Яа тэгэл үүрүүлэн арай гэж ороод тэгэл хэлж байгаа байхгүй за ингээд ингэсэн тийм болсон гэсэн чинь тусал бичиж өгсөн тэгээ туслаа хийлгээ тариагаа тариулчаад тэгээ байж чи нөгөө нэг намааг ийш тийш яв гэж заагаадсэн нөгөө нэг цэнгэр халаадтай залуу чинь зүгээр үйлчлэгч зөөрлөгч нэсэн байл яах вэ би зүгээр л тэгж тарчилж байгаахаа оронд яаралтайгаар газ тариагаа тариулаад туслаа хийлгэчихэд арай нэг өвчин гайг болонгууд нь биемжтэй хөдөлж болно шүү дээ. Тэгэхэд наваа тэгээд яваалтанда би яаж мэдхийн тэр юмстэй тэгэхэд ингэ хэлэхээр за окей гэл явцсан чинь тэгсэн за. Тэгээ бүр яа гэл. Тэгээ гарахгүй тариагаа тариулаа. Тэгээ би тэрийг нэг хэд оноо тариулсан юм аа. Тэгээд оройноо ингээд өвдөх юм бол хийлээрээ. Эсвэл түргэн дуудаарай гэдэг хэвгүй юу? Нэм чин. Тэгэхээр заа гэд тэгээ түргэн тэгсэн чинь оройн нь ингээд гайгүйсэн юм. Тэгээ би ингээд явж чадахгүй байгаа штэ. Ингээд суугаад тэг ингээд өвчин арай гайг болцсон. Заашгүй гайг болт дээр ингээс унтээ та ингээд гэж байжсэн чи. Буцаад бүр амар ингэсэн заяо. Амар өвдөл. Яа! За ингээл сумгаа олчтой юм. За ингээл хөлгөө олчлоо. За ингээл өвчний өөр орох одоо ингээл тэрэгэн дээр ингээл явах юм байна. Ингээл би чинь бүр ингээл сэтгэл санаагаар унаад хямраад төөгөө намайг харж хямраал заяо. Тэгээд тэгээд би тэр орой түргэн дуудаад тэг ингээд тариамаараа тариулж байгаа байхгүй юу? Тэгэж л та надад ингээ өвчин амдах юм өгөөч ингээд надад өвчин амдах юм ингээ байхгүй. Тэгээ өвчин амдах юм чинь нөгөө юугаар олгох болсон шүү дээ. Жор хэмжин бичгээр жороор олгох болсон шүү дээ. Тэгээ ингээд хэмжээсээ би тэр бичиг ингээ юу авч чадаагүй та бичээд өгөөч төхөө. Тэгээд ядаж хэмжээ бичгтээ ингээд очих юм бол надад өгөх баха. Гэт эсвэл танд байвал та надад нэг ганц хоёрыг өгөөч төхөө ингээ шөндөө өвдөж магадгүй ядаж өвчин амдах юм ингээд уурчмаар байна гэдгсэн чинь нөгөө өглөөжингөө ингээд дуудлагатай явсараад нөгөө юм дууссан. Тэгээ надад бичиж өгөөд би төөгөг явуулаад тэг ингээ авсан заяа. Тэгээд аваа тэр үед түргэн дуудаж аримаараа гайгүй болоод тэгсэн чинь төөгөө маргааш нь нөгөө нь яарал нөгөө нэг хаашаа үлээ Макао нөгөө нэг ажиллаар явах бол шаардлагатай болоод Макао нь билүү Япон нь билүү хаашаа үлээ ямар ч энэ хоёр аль нэг нь бас явах ашиг шаардлагаар явахаар болоод тэгээд тэгсэн чинь төөгөө намайг би чамаа ингээ ганцаараа гэж ийм байдалтай үлдээж чадахгүй гэдэг төөгөө уйлаад би болохоор гүй чи явахгүй бол болохгүй ажиллаа зохицуул тэгээд давхар чинь жумөг дөрөв чинь гэсэн чи зүгээр явчаад ажиллаа зохицуулаад явчих ажиллаа бодчих би энд яах вэ ингээд ганцаараа ингээд байж болох хаа зүгээр гайг бах чи зүгээр явчих гээд тэгээ би төөгөө битэр шин ингээд тэгээ би өглөө нь хар нөгөө нөөч туслаараагаа хэлэх хэвээр туслаа барьсан тариагаа барьсан ингээд очил тэгээ ингээд үзүүлж байгаа байхгүй тэгээ тэгсэн төөгөө за би одоо явах чинь гэсэн төөгөө би ямаргүй байна би чамайг яаж юм бэ л тарах юм бэ гэл төөгөө би тэр чи ёо гэж тэр уйлал тэрвэрлдэл амар хөрхөн тэр төөгөөд би бүр амар хариулж ирсэн амар хөрхөн би чамайг яаж юм бэ л явуулах юм бэ гэл үлдээх юм бэ гэл уйлал тэгээд манай их тэлсэн юм шиг байна заяа нөгөө хатам ээжийн хамгийн багт нь хүүхдүүдтэйгээ хүрдэрсэн ингээ хантай байж юм гээд дүүж болмоо яагаад ч үлээ хүний хэрэг чамд байж л тараа гэд тэгээд амар хөрхөн ихчтэйгээ ингээ хичээн хүүхдүүдтэй ингээ би нэг дүүр онсон тэг маангаар хөөрхөн тэгээд би аваа гайгүй би юу арай гайгүй болоод ингээ доглооч болтгоо хазаагаач болтгоо ингээ явдаг болоод тэгээд гайг болсон шүү дээ тэгээд зүрэлсэн шүү дээ гахалтайгаа нэг тим юм болсон ой маска авах цаг мөлцсөн байна за нүрээ бодох чиж би одоо суул ингэрт цамц өмсдгүү өмсөлчөө яд юм блэ гайгүй болов гайгүй биш юм байна. Ой, тий нараа.
Энэ бүр гайхалтай юу? Энэ солонгос нэг удаагүй байхад ингэ гарцсан ийм батганууд яг энүүгээр. Тэгэхээр би нөгөө нэг эмгтээчүүд надад битмээ өгсөн байхгүй юу? Тэрийг нуугаад ийм болчоо нөгөө нэг гормоны өөрчлөлт юм болов эсвэл зүгээр энэ тохно тэр юм надад тохирохгүй байгаа юм бол битмээ надад тохирохгүй байгаа юм болов зүгээр эмгтээчүүдэд хэрэгтэй гоё хэлж байсан байхгүй юу? Тэр надад ингэж тохирохгүй байгаа юм болов эсвэл яагаад байгаа юм бол эсвэл зүгээр нөгөө нэг уур амьсгал нь таараагүй юм болов гэж бодоод би яваадсэн. Тэгээ бол сайхан нөгөө найз дээр очиод гоё массаж хийлгэсэн байхгүй юу? Цэвэрлэгийн мэвлэгээ гэж битгах шахуулаад. Тэгсэн чинь маргааш энэ хатаад аягүй гайг болсон байсан. Тэгсэн чинь сая ингэ харсан чинь бүр амар болсон юм бэ. Наараа. Шок. Энийг нэрээ яаж имжилж мөвжлөх вэ? Би тэгээд нөгөө нэг энийг авсан байхгүй юу? Тэгсэн чинь эний ногоон сайн байдаг гэнэ үү? Бол батхан сайн ингээд гисэн энийг. Тэгээ бас энийг авсан. Тэгсэн чинь энэ муу юм шиг байна. Дахиад тэр нэг 3 татаа 300 билүү 347 ач юу вэ? Нэг тийм тас бас амар царим сайн байт юм шүү дээ. Эвтэ би нэг одоо нөгөө уг гаргалыг мэдхгүй болохоор гатаасан ч гэсэн арилж жоохон бүдгэрүүлсэн ч гэсэнтэй ингээ байгаад байгаа байхгүй юу. За айгүй болвол юу нүрэ бодоод тайлах гэсэн чинь том цам юу будаг мүдэ ингээ арчаа сормос мөрөөс ингээ татаа аячих юм болоо гэж бодоод жоохон томхон захтай сунахаар бодол гомсчлоо. Нийлхэд урамтай хүн гэдэг бодол гомслоо. За одоо яах вэ гэхлээр нүрний арьс арчилгаа эхэлцэг. Манай энд амар хэрэгтэй ч гэж. Шаал өөр юм. Энэ удаа зүгээр гой нүгэр чигшүүлэх зүгээр гой сэрэм төрөгчий. Хөөе, шок. Би сая за 7 молоогоос байлгүй дээ гэж бодохгүй юу? Тэгсэн чинь sorry 6-аас юм байна. Ер нь л эхэлсэн минь болсон л юм байна. Азар. Яна хөөе би одоо 6 болж байхад дөнгөж нүүрнийхээ суураа тавьж шүү. 3:38 болж байгаа байхгүй. Би дөнгөж одоо суураа тавьчих тийм юм гэж байсан. Солиорсон шаал хэрэггүй байгаа баазаад. Гэтээ гоё арьс гоё мас тавь гоё чигшчлээ л дээ. Тимээ мас тавьж хүлээсэн шүү дээ. Гинт ухаардаг заяа. Гинт ухаараа за зөвхтний тосчнастай хүн хэрэгтэй шүү. Зөвхөн тос төрөх гинт төрхмээр юм байна. Одоос нас болчих төрхий мөрхий гэл авдгийн. Тэгээ байж л хударчин заяа. Тэгээ байж байгаа л дахиад авъя гэл авдгийн. Тэгэл дахиад ударчин. Тэгэл дахиад төрөхгүй за. Гайхалтай. Одоо яг нөгөө ухаарцсан дээрээ байгаа би чи. Би бол энэ тосонтой үнэхээр хайр зарлж байгаа. Яа. Үнэхээр гоё. Яг энэ саяны ногоон сэрэм энэ хоёрыг ингээд төрнэлэг төрөхэд төрсөн ч төрхээгүй юм шиг. Би нүрээ цэвэрлөө яалаа гэж бүр бодогддог заяа амар гоё. Тэгээ энэ дээр нарийн тас нараад ирэхээр за ёо бүр үнэхээр гоё. Янзлна. Нүрээ бодно. Арай л их төлцөн. Дэмээ тас айгу хурдан тусаад ах юм аа. Би ингээ буцаага ичиж ингээ шахаж жагаад доошлуулж жагаад ирмүүдээр нь хоосон цай үлдээж жагаад тэгээ ингээ шахаж жагаа за ирмүүдээр нь хоосныг шахаж жагаад тэгээ ингээр буцаагаас орчдөг байхгүй. Амар гоё тос. Энэ зүсийг зарж мардаг хүн байвал за хөнгөн газар мазраар холбогдороо хөөе. Би бүр тултал рекламда тултал нь ингээд үгүй. Ус та нар рекламдаг байсан ч амар гоё. Үнэхээр гоё. Үнэхээр гоё шүү. За одоо чих гата чи. За нарыг тас. Энэ бас амар гоё ёо. Би одоо нэг тийм сая өвчий ярьсан л хүн болчлоо. Надад өтөгийн цэгийг санагдлаа. Нуруу ажил хийхэд нуруу өвцөн штэ. Тэгээ сая бас уушиг гээл тхийн, баракита гээл тхийн. Хүчээ харсан л хүн болчлоо. Гэхдээ заавал залуу хүн өвддөг гэсэн юм бол биш штэ манайхаа. Яг таргун хүн бол өвдөж болно. Ягс өвчний үүсэр уул уурхай болцсон байгаа цагт. Миний ус сайн гортургацсан бааз. Чигтэй оронд ус хүмүүс сайхан ургад юм лээ. Би нэр хумсаа нэр авцсан. Ус арсан л хэл та. Очоод би энэ хумстайгаа лаглаг амар ажил хийсэн шүү дээ. Аль 1000 жилийн өмнө заяа. Ийм ус авч ирсэн амар 50 см лөө.
Ээ энэ чаар юм биш үү? Миний ус. Би үсээ хар байхад юм авч ирсэн шүү дээ. Өө одоо миний ус өнгө гараад нөгөө харан борлцсон. Яна энэ тохирохгүй юм шүү. Өө энэ ажил нар гэл бат. Oh my god энэ тохирохгүй юм шүү. Тийм биш. Нэрдэ. За. Би ихтэй ерөөсөө кушн хэрглэж үзээгүй л дээ. Үдчихэж байгаагүй энэ миний анхны кушн байхгүй юу? Айгуу гоё юм билээ. Хандаа надад ер нь бол найзаа чи кушн л хэрэглэх хэрэгтэй баха. Ер нь фаундейшн чинь айгуу мууштай кушн хэрэглэж сургээд. Тэгээ би окей. Гэт авсан. За сүрнийг юмрхүү. Сая би мартаад сүдэр тавьж байна. Шингэн сүдэр ер нь бол 50 ахиу удаж байна. Одоо энэ удаад тавьдгийм билүү? Гэж бодож байна. Хамрынхаа үзүүр дээр энэ хоёр дээрээ хоёр хан дээрээ шанаан дээрээ энэ дээрээ тэгээд энэ дээрээ жижигэн тухтаа бол ер нь бол энэ дээр тухан дээрээ сүдэр тавихыг нэг зүгэлтгүүл юм байлээ. Яг нөгөө нэг би болохоор зүгээр жиглэх гээд тавьчихдаг байхгүй. За тэгээд ингээд. Гэтэ нэрээ ингээд яах юм бол энэ гинээр ингийн болвол хацар айгу жижиг харагддаг юм байлээ. Одоо энэ нэг хацар байгаад энэ ингээд ингэж орчдөг юм байлээ. Амир хөөрхөн. Надад ийм нэг жижигэн болон байна. Энэ үгээрээ тавшаад. За сүдрэ тавьсан харагч гинөө. Бас би аяgur гоё тавихаар сурсан. Одоо энэ ингээ повдор байгаа штэ тий. Тэнгүүтлээ энэ дээдлийг нь авч агаад чад энэ байгаа штэ тий. Энэнгээр нь нэр бодох. Ингэж дүрж агаад тэхэн бодол амар шингэц сайтай арилдгүй юм билээ. Одоо ингэж зэ болсон. Одоо би нэг уулна хар багсаар түрхдэг байсан шүү дээ. Одоо нөгөөх яган болгоцсон. Тэгсэн чинь тэгээ бүх багсууд хайцсан байхгүй тэр чинь нэлээ олон жил болж байгаа. Тэгээ бүгдийг нь хаяад. Тэгсэн чинь дунд нь нөгөө нэг сүүдэрний гурвалжин багс байгаагүй. Яна ингээд 150 чи орой будаг арилдаг байгаа. Тэгээ бас урал том харагддаг гэсэн. Ханаас үлээ бас нэг бичлэг юм өмнөөс утсан бахоо. Ийм. Ингээд би самраа үзүр ингэдэг. Дээрүүг ингэдэг. Дэшиг нацар дээр ингэж байгаа дэшиг ингэ усарч дээ. За одоо нүдэ будаад бишээ. Хөмсгөө будаж үцгүү. Хөмсөг баг ингээл өнгөрч юм шүү дээ. Ингээл өнгөрч юм шүү. За хөмсгөөс үлд нь олчих өрхчээ. Одоо гол юм нүд. Дээж энэ шар өнгөрөөс энэ хаагацсан шүү. За хагараад хар өнгөнд хагараад хаарсан ингээд тогтцоо арилахгүй байгаа. За сүрэ тавьчлаа. Гэтэ урагшаага ерөөсөө оруулахгүй зүгээр уусгаад урагшаага жоох уусгаж өгвөл яг урагшаага л оруулахгүй.
Гэхдээ энэ компьютер ер нь айгүй бүдэг харагдаж байна. За тэнгуутраа бор. Одоо энэ багсараа харанг авч жаад госгоно. Нөгөө онгоцонд буддаг будалтай шүү дээ. Тэрийг жоохон том далаацтай хийгээл жоохон баярын уур амьсгал оруулаад болоо. Хамт байхаараа найзууд болчиход хол байхаараа мартчихд юм уу? За байхгүй нөгөө нүдэн чи би бүтэн бодчихлаа. Харахад бол дэжгүй заяа. Одоо уруулахтаад уул буцалд оруулаад өнгөлцсөн байсан гэсэн чи хатцсан байна. Дахиад будчихлаа. За одоо нүд арай тод болчих. Одоо контр. Тайзан дээр гарч ирээд дэлхийд алдартай дижэтэй хамт товлогдсон хүмүүсийн идэрхтнийг авч өндөр дамарч зардаг газар байлаа. Лам Төгөөрж байна. Контр минь нэг юмрх боллоо. Хитрхи тод бутсан бол гүнчанаяо. Мияне юу л мияне. Контр дуусчихжээ. Тэг ингээд байна. Надад юу байхгүй лүү? Өөр контр байхгүй лүү? Энэ контр болохгүй байгаа гэх юм. Өөр сони юм бэ? Нэг юм харандаа байгаа юм байна. Энд тийм амар харуулж байна. Өө ингэж амар харуулахгүй гэж дээ. Нүдээ бүрстэ харлуулж байдаг шүү би бүр. Ийм нэг контр бас байгаа юм байна надаа. Энэ хараа хатцсан ерөөсө гоё гарч өгөхгүй. Тэр хараа тэрнээс болоод амар өргөн болчлоо. Нарийнхан байлгамаар байсан юм. Гэхдээ Quinchanayo цагаан контроор дарчи. Түр харагдаж маа. Албаар цагаан контр тавьсан гэж бодох байлгүй. Нэг гоё юм нь би одоо нүрээ будчихад шил зүггүй. Гэхэр гоё юм да. Нэг сул тал нь би нүүрэн дээр ямар нэгэн будахтаа алдаа гаргасан болов шилээрээ нүж чадахгүй. Манай аим шиг орж ирж байна. За нүдийнхээ урсаа тавьчлаа. Би нэг бэлчилгээ гэж биш жоохон сэтэлж үзье гэж бодож байна. Би одоо туршилт хийгээд байгаа маяш. Энийг арилгах юм уу? Нэм засахыг оролдвол энэ бүтгүү. Би бараг будаа арилгаж магадгүй болчихно. За нүрэч будаад дууслаа, нарч жаргалаа. Цаг 6:00 болох гэж шүү байна. Тэгэхээр энэс өмнө нэртчүүл баг зүгээр хаа. За одоо гэрэл зүдээр тавиад уруулаа будаа. Гэхдээ нүдээ ингэ тод бутсан юм чи уруулаа улаан дээр будах шаардлага байна уу? Би уруулан дээр айгу эргэлзэж байна. Уруулаас өн далиж болчих юм шиг. За мэдгүй. Мэкэ юм урлын боддог байхгүй. За энэ дээр бэлтгэлтэй авахгүй болохгүй. Эмрэ. Уруул яаж? Зүгээр. Уруулнууд хоёр хитрхи тод байна уу? Нүр шүү дээ. Тод багсмаа юм шиг. Юм уу? Ой, хүрэж. Будагч арилжуулах.
За. Гоё нэ. Тодохтой хөрх мэн нэ. Одоо юу цаг хэд бол би одоо 5 болсон. За өмсгөө бүтчихлээ л. Сураагүй юм чи. Дахиад сонирн болгоо ачуулаа. Зүгээр ингээл. Гоё. За одоо энэ нөгөөтгөө. Одоо би нуруулын мод авч явна. Одоо ширийгээ зэгсэлгүй бол бас болохгүй. Ургал тутам. За тэнгуүтлээ би анх энийг ингэдгийг нь мэдээгүй шүү дээ. За одоо үсээ орцгоё. За хай. За би нэг иймэрхүү. Нөгөө үсээ авчлаа. Нөгөө чи ороогдохгүй байгаадах юм. Яа нэг багтахгүй. Энэ ингэ богно. Йоо, би 50 ингэ дэлтлээ хийцээ. Одоо би энэ дээр хөрхөн зүгээд хэмэг зүгээд бада. Яна би жоох хөшөрцөн үү? Ер нь бол одоо л шууд утгаараа боллоо. Сая эдрийгээ сонгоход зовлоо. Хитрхи томдоод, хитрхи багдаад, сонин харагдаад. Одоо л яг боллоо. Bye bye.